Тэгэхээр үзэгчдээ дотооддоо нефт боловсруулан хямд өртөгтэй бензин хэрэглэх боломж бий талаар удтал ярилцсан. За энэ яриа чухамдаа хаанаас эхлэн өнөөдөр хүртэл хөрснгийг санахад ч бэрх олон жил өнгөрчээ. За өнөөдөр бидний мөрөөдөл мэт яригдах болсон газрын тос боловсруулах үйлдвэрийг Монгол улс тэртээ 1952 онд ашиглалтанд оруулж байжээ. За Зүүн Баянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг одоо ярьъя. За энэ үйлдвэр олборлтынхоо 25%-ийг бензин, за 12.9%-ийг дизелийн түлш, за 4.4%-ийг кокс, 48%-ийг нь мазут болгон гаргадаг байжээ. За Зүүн Баянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийг хаагдах болсон шалтгааныг харин ярив. За ийм хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрийг зөвлөлтийн засгийн газар 1957 онд Монгол улсын засгийн газарт үн төлбөргүй шилжүүлэн өгчээ. За үүнээс хойш 12 жил үйл ажиллагаа явуулж үйлдвэрт томоохон гал гарсны дараа үе талхай барьсан байдаг. За гал зөвхөн үйлдвэрийг хаагдахад нөлөөлсөнгүй. За эдийн засгийн алдагдал нөлөөсөн гэж үздэг. За тухайн үеийн тоо баримтыг сүхэн харахад товчхондоо импортын нефт дотоодоос олборлох нефтийн өртөг харьцангуй хямд зөрүү ихтэй байсан байна. За үйлдвэрлэлийн өртөг өндөр байхаас гадна түүхийн эдийн хомсдолтой холбон тайлбардаг юм а. 1968 онд бидний нефтийн өртөг 601 төгрөг байсан бол за зөвлөлтөөс авдаг нефт 201 төгрөг байсан гэдэг үнэтэй байж. За олборлолт нь үйлдвэрийнхээ түүхийн эдийн 15-аас 18%-ийг л хангадаг байсан байна. За бахархах түүхтэй төмөн шүү гэдэг шиг баяжуулж боловсруулах үйлдвэр Монгол улсад байсан байх нэ. За гэхдээ энэ үйлдвэр хаагдаж түүх болон үлдэх болсон өөр нэг шалтгаан бол хой төршийн хараат байлгах гэсэн ашиг сонирхол хүчтэй нөлөөсөн гэж судлаачид ярьдаг юм. Өөрөөр хэлбэл нөөцийн судалгаа хийгдсэн бол үргэлжлэн ажиллаж өртгөө багасгах боломж байсан гэсэн үг. Үүнээс хойш газрын тос боловсруулах үйлдвэр зөвхөн цаасан дээр сүндэрснээс өөр зүйлгүй. За 2011 онд тухайн үеийн их хурлын дарга Дэмбэрэл шавыг нь дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж байсан гэсний учир нь 2015 онд ашиглалтанд орно гэж ярьж байснаас тэр юм а. Тэр үг үйлдэл нь зөрөөгүй бол өнгөрсөн онд энэ үйлдвэрийг бид өлгийдөд авах байжээ. За энэ үйлдвэрийн 40%-ийг засгийн газар эзэмшнэ гэж тухайн үед ярьж байсан. За 2 сая түүхий тос боловсруулна 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэнэ гэж ярьж байжээ. Үүгээр бол Монгол улс шатхууны хэрэгцээг бүрэн дотоодоос хангах боломжтой болох байжээ. За Монгол улсын жилийн хэрэглээ 1.1 сая тонноор хэмжигддэг юм. За хөрөнгө санхүү босгох ажлыг 2012 оноос эхлэн шинжлэлийн засгийн газар хөөцөлдөж байсан. За бүтгэнч ойлгомжтой болж Япон улстай хамтарч ажиллахаар болж Алтан үеийг ерөнхий сайд Шинзо Абетай санамж бичиг байгуулсан юм. За гэвч огт нөөцгүй газар байхаас гадна ихэвчлэн Оросын улбаны улсаас түүхий тос импортлож бензин гарган авах нь за ашиггүй хараатаас хараат байдал руу шилжиж үр ашиггүй ажил болно гэж тодорхойлогдсон. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан тун товчхон зөвлөмж гаргасан байсан. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэлээ. За газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын тосыг ашиглах аргаар бодож байгуулах хэрэгтэй. За ийм л нэг өгүүлбэр бүхий зөвлөмж 2014 онд гарчээ. Зөвхөн зөвлөмж төдийгүй дэд бүтэц гол саад болсон гэж хэлэхэд болно. За дархан хүртэл нефт зөөх төмөр замын асуудал, автозамын асуудал сөвөгдсөн нь тээг болсон. Импортын түүхийн нефтийн нийлүүлэлтийн ирээдүйч бүрхэх болсон. За их сурвалжийн мэдээснээр Оросын улбаны улсын эдийн засгийн хоёр гол ашиг сонирхол үүнд нөлөөлсөн гэдэг. Нэгдүгээрт Оросын улбаны улсын Монгол улсад нэмэн өртөг шингэсэн бензин шатхуун экспортлох гэсэн шалтгаан. За хоёрдугаарт Оросын улбаны улсаас Монгол улсын импортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл хэмжээг нэмэгдүүлэх гэсэн тулгалт шаардлагатай холбоотой гэж тайлбарладаг юм. Өөрөөр хэлбэл Владимир Путин за 1 тэрбум $1 бараа эргэлтээ нэмэгдүүлж за ийм тохиолдолд түүхий тосоо нийлүүлнэ гэсэн тулгалт хэлсэн гэх мэдээлэл бий. За ингээд л дархны газрын тос боловсруулах үйлдвэр бодит амьдрал дээр баригдаагүй нь ийм л учиртай. За тэгвэл өнөөдрийн байдлаар хамгийн сүүлд Хинтээ аймгийн бор өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн ажиллаж байна. За аж үйлдвэрийн яам бүх ажлыг хариуцсан ажиллаж байгаа. Засгийн газар 75 дугаар тогтоол гаргаж дахин нэг газрын тос боловсруулах ажлын эхлэлийг тавьсан гэхэд болно. За урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлээр боловсруулах үйлдвэрийг Цойрч, Сайн шанд, Бор өндөр, Чой улсын зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, за дэд бүтэц бүх түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний логистик зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж Хинтээ аймгийн Бор өндөр суманд байгуулахаар сонгосон байна. За газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслээс үүсгэд за аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. За бүтээн байгуулалт 4 жил үргэлжлэнэ. За дорнодын тамсгаас нефт дамжуулах хоолой татахаар төлөвлөд байна. За бүтээн байгуулалтад 1.6 тэрбум $1 хөрөнгө оруулалт төвлөрнө гэж үзэж байна. За ашиглалтанд орсны дараа импорт 1.5 тэрбум $1 багаснаа гэж төлөвлөжээ.
Сүүлийн 10 хүрэхгүй жилийн хугацаанд хэд хэдэн компани 10 газрын тос боловсруулах үйлдвэр барихаар тусгаад зөвшөөрөл авсан. За төрийн оролцсон энэ удаагийн зорилт өнөөдөр ярьж байгаа шиг баригдах уу гэдэг эмээлт байсаар байгаа гэдгийг нуухыг хүсэхгүй байна. За аль нэг намын талцал гаднаас шидсэн чулуу тойрон хэмлэлдэж суувал мэдээж бүтэхгүй. За цаасан дээр сүндэрсэн дахин нэг газрын тосны үйлдвэр битгий нээлттэй хийгээсэй гэж хүсэж байна.